Сайн байцгаана уу? Солонгос улсын үндэсний цагаан сарын баярын мэнд хүргье. За Солонгос улс нийтээрээ амарч байна. Тэгэхээр Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа, сурж боловсрж байгаа монголчууд манаас 4 өдрийн турш амарч байгаа. Тэгээд Монголоос бас тоглолт театрынхан ирсэн байлээ. Тэгэхээр тэнд бас гоё амралтын цагаа бас зөв өнгөрөөж байгаа болов уу гэж бодож байна. Миний мэддэг одоо таньдаг хүмүүс гэртээ гоё найз нарыгаа үрээд бууз тийм ээ идээ таваг засаад ингээд цагаан сараа хийнэ. Бас намайг өөрсөн л да. Гэхдээ би өөрийн гэр бүлтэйгээ бас цагаан сараа өнгөрөөх учраас очиж амжаагууд уучлалт хүсье. За тэгээ цагаан сарын баярыг тохиолдуулаад та нар маань бас далай явж болно тийм ээ. Солонгост энэ жил харьцангуй маш дулаахан үйл боллоо. Яг шинэ жилийн өмнө болохоор бол маш хүүтэн чочмог бүр нэг 3-4 өдөр айгу хүүтэрсэн. Тэгээд тэрнээс хойш бол маш гоё налгаар сайхан тийм яг хавар шиг тийм гоё өдөр гоё одоо тийм үйл болж байна сэннаас. За тэгээд Dressel одоо бүтээгдэхүүнээр үйлчлүүлдэг та бүхэндээ бас бүтээгдэхүүнээ танилцуулангаа яг энэ бичлэгийн доор яг Dressel одоо бүтээгдэхүүнээр хэрэглэгч одоо хүмүүстээ бас ацтан шалгаруулах байгаа шүү. Тэгэхээр энэ бичлэгийг дуустал үзээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр ацтангаа яаж шалгаруулах вэ гэхлээр Dressel одоо бүтээгдэхүүнээр үйлчлүүлсэн гэсэн одоо энэ зураг одоо авахсан байх хэрэгтэй. Яг нь нөрөө оруулсан ч болно, нөрөө оруулахгүй ч байсан ч болно. Нөрөө оруулал бүр л сайн. Тэгэхээр яаж бариад вэ гэхлээр гоё бүтээгдэхүүнээ хэрэгжилж байгаа ч юм уу, толныхаа урталт ч юм уу ингээд тавиад зураг авахлаад яг манай Korea page доор ингээд яах юм зургийг тавих юм За тэгээд тэрийг болохоор манай сөөгөл байгаа хоёр хөөрх нөө маань random order шалгаруулах байгаа шүү. Та нар маань зураг оруулаад ацтан болоорой. За мөн бас уургийн маскын ацтан шалгаруулна. За тэгэхээр маск хэрэгжилж байгаа тийм ээ. Маш олон хүмүүс авсан. Миний мэдхийн бол 200-300-аад одоо маск зарсан байгаа. Тэр хүмүүс маань бол юу ягаараа маскныхаа зургийг аваад хэрвээ зургийг бас авч амжаагүй ч гэж магадгүй амьдсан бол та энэ маскныхаа зургийг бас ингэж бариад тий ацтан болоорой. Тэгээд нүрээ гаргах хүсэлгүйхэн бол нүрийнхаа одоо нүрээ гоё бүрэн юмар хаадаг ч юм уу ингээ хавуулаад зургийг авуулаад random order ингээ шалгаруулах байгаа. Тэгэхээр бас ацтан болоорой гэж хэлмээр байна. Комныхаа талаар танилцуулъя. За энэ хүү хүчний ком нь эмзэг, хуурай, сив нөсөө толовтой өнгөө алдсан арсанд одоо маш тохирдог бүтээгдэхүүн байгаа. За ком маань болохоор бол үнэхээр хайрцаг сав баглаа бол үнэхээр тасаг одоо хэрэглээтэй байгаа. За энэ дотроо иймэрхүү агуулгдсан байгаа. За essence, emotion, TJ-ийн тос үндсэн 3 бүтээгдэхүүн байдаг. За энэ хоёр жижиг нь болохоор бол дагуулгдсан байдаг. Нүдний тос, энэ том TJ-ийн тос 10 грамтай, нүдний тос болохоор 5 грамтай байдаг. За энэ болохоор бол цайруулагч эссенц бас урамшуулалт ирдэг байгаа. За нэг ажаал тайлагч одоо маск байгаа. Маш гүн чигшүүлдэг арсны өнгийг сэргээж өгдөг ийм маск дотор нь дагуулсан байгаа. За тэгэхээр ийм үндсэн 3 төрөл байдаг. За энэ хүү бүтээгдэхүүн нь одоо яг ямар арсны тохиромжтой вэ гэхээр хуурай. За хялгасан ийм одоо жижиг одоо бичил үрчлээстэй. За тэгээд өнгөө алдсан ийм харсан ийм царайны өнгө нь одоо дарагдсан хүмүүс байдаг шүү дээ. Яг ийм царайтай хүмүүс хэрэглэхэд маш одоо арсны өнгийг сэргээж өгдөг байгаа. За тэгэхээр энэхүү одоо бүтээгдэхүүнд агуулгдсан орц найрлага хамгийн чухал байдаг тийм үү. За тэгэхээр энэхүү одоо орц найрлага нь болохоор бол үүдэлээс агуулгдсан байдаг. За тэгээд нэг жирийн нэг юм үүдэл эсвэл биш ямар нэгэн одоо лаборатори дээр шинжлэх ухаан дээр нотлогоцсон үүдлээс агуулсан гэдгээр маш их давуу талтай. За тэгэхээр арсны энэхүү одоо орц найрлага нь болохоор бол арсны үүдэл эсийг тижээдэг. За арсны үүдэл эсийг одоо тижээсэн үүдэл эсийг хуваагдуулдаг. Үүдэл эсийг олшруулдаг. За үүдэл эсийг түлжүүлдэг. За үүдэл эс өөрөө нөгөө тижээл хоолоо аваад бацийн солилцоо ингээ сайжраад ирэхээр арсны өөрөө өнгө нь ингээ гоё сайжирч ирдэг, сэргэж ирдэг байгаа. Тэгэхээр ийм гайхалтай одоо орц найрлага агуулгдсан Dressel бүтээгдэхүүн байна. За тэгэхээр ер нь бол хамгийн гол нь арсны одоо гүнд хурж үйлчлэх
арсны одоо үүдэл эсийн одоо тижэл болж өгөх тийм ээ. Үүдэл эс чинь бас хоол хүнс идэж амьдэрдэг. За тэгэхээр яг одоо дресэл одоо бүтээгдэхүүн маань үүдэл эсийг тижээдэг бүтээгдэхүүн. За тэгэхээр энэ дээр бүр гоё баталгаажуулаад үгээ та нарт. За манай энэ ухаан уусаг доктор маань байна. За ингээд энэ дээр ингээд тайлбарлахад одоо ер нь бол ингээд үүдлэсийн одоо бүтээгдэхүүнүүд бол зөндөө байдаг, үүдлэс бол зөндөө байдаг. За тэгэхээр энэ хоёрт болохоор энэ ухаан уусаг докторийн зохион бүтээсэн үүдлэс ялгаагүй одоо ургамлын үүдлэсээс гаргаж авсан 43 төрлийн одоо ургамлын үүдлэс агуулгдсан байгаа энэ дотор. За энд болохоор бол зүгээр ингээд жирийн одоо үүдлэс одоо олон төрөлч байж болно. За тэгээд үүдлэсүүд агуулгдсан байгаа. За гэхдээ манай энэ ухаан уусаг доктор өөрөө том лабораторитой Арабын нэгдсэн улсад маш том лабораторитой, Солонгос бас лабораторитой. За тэгэхээр энэ үүдэл эсийг одоо үүдлэс дотор ингээд харангуут ингээд амтны үүдлэс ингээд хийсэн байгаа. За энэ дотор ч гэсэн юм уу ялгаагүй туршилтан дээр үүдлэс хийсэн байгаа. За тэгэхээр энэ дотор одоо жирийн одоо ургамлын үүдлэсэд одоо ингээд хийхээр амтны үүдлэсэд одоо тижэл очихгүй 3-5 минут талаад нөгөө үүдлэс одоо хүчдэг байгаа гэсэн үг. Тэгэхээр тижэл авах ямар ч боломжгүй, тижэл очдоггүй, хүрдэггүй байгаа. Нөгөө эсийн мембран одоо хальсыг одоо нэвтэлж очдоггүй, чаддаггүй гэсэн үг. За дээрэс нь вакуумжаагүй, тийм ээ, технологи болоогүй учраас. Технологийн бус, тийм ээ, зүгээр одоо ийм ургамлын гарлаас ингээ гаргаад авсан үүдлэс учраас ямар ч одоо амьгүй, тийм ээ, зүгээр ийм одоо үүдлэс гэсэн үг. Ургамлын гарлаас гаргаж авсан үүдлэс бол учраас ямар нэгэн амьтны үүдлэс ихээр тижээгддэггүй байх нэ. За энэ нь болохоор шинжлэх ухаан дээр ингээ батлагдсан. X гэсэн байгаа шүү манайхаа. За энэ дээр болохоор ингээ зөвгдсөн байгаа. За энэ дээр болохоор манай доктор юу хийдэг вэ? Лаборатори дотроо амьтны үүдлэсийг одоо тэр NT1 биотехнологи дотроо амьтны үүдлэс ихээр үхдэггүй, тижээгдэд байдаг. 5 минут болсон ч үхдэггүй, тийм ээ. 10 жил болсон ч үхдэггүй, 20 жил болсон ч үхдэггүй ийм гайхалтай ийм одоо эсийн хоол байгаа. Одоо энэ үүдлэс нь ис өөр ингээ үхдэггүй, тижээгдэд байдаг. Одоо энэ дотор ингээд одоо ямар нэгэн одоо амьтны үүдлэс хийлээ гэхэд үхдэггүй, тижээгддэг. Одоо ямар нэгэн амьтны үүдлэс ихээр тижээгдэд байдаг. Тэгээд нөгөө тижээгдсэн эсрэг нь хуваагддаг, олширдог, вакцин солилцсон сайжирдаг. За ийм гайхалтай үүдлэс байгаа. За тэгээд энэхүү үүдлэс нь одоо хаана одоо юу хийдэг вэ гэхээр Арабын нэгдсэн улсад одоо амьтны эсийг одоо хөгжөөхөд ашигладаг. Амьтны үүдлэсийг тижээдэг. За тижээж байгаа одоо вакцин солилцоо сайн явагдаж байгаа энэхүү үүдлэсийг одоо хуулбарладаг, тийм ээ? Амьтан хуулбарладаг, нохоо хуулбарладаг, морь хуулбарладаг, тийм ээ? Заан хуулбарладаг гэл одоо ийм олон төрлийн одоо амьтдуудыг одоо хуулбарладаг байх нэ, ховор амьтдуудыг, тийм ээ? За тэгэл одоо Арабын нэгдсэн улсад бол тэмээ хуулбарладаг жишээтэй тий. За иймэрхүү одоо бизнесийг манай ухаан уусаг доктор одоо Америкийн нэгдсэн улсад буюу Арабын нэгдсэн улсад одоо энэ бизнесээ хийж байгаа, үйл ажиллагаа хийж байгаа, эсээ хөгжүүлж байгаа. За тэгэхээр энэхүү гайхалтай үйлдэлс хаана агуулгдсан бэ гэвэл манай энэ дотор орсон байгаа. Нөгөө алдар ухаан уусаг доктор чинь байна. За тэгэхээр агуулгдсан энэ дотор бүгдэнд нь агуулгдсан байгаа. Ямар ч одоо ялгаагүй агуулгдсан байгаа. За мөн одоо харьцангуй одоо яг энэ NT1 тос дотроо бол өтгөн бүтцээр агуулгдсан байгаа. Ер нь бол бас ингээд арсыг сайн тижээх маркаар маш сайн зохион бүтээгдсэн үүдлэс байгаа. Тэгэхээр энэхүү үүдлэсийн бүтээгдэхүүнийг маш одоо сайн өглөө оройдоо нүрээсээ скроб хийсний дараа маш сайн одоо түрхэж өгөх хэрэгтэй. За чийгшилтэй хүмүүсүүд яаж хэрэглэхөө гэвэл ерөнхийдөө 2 удаагийн давтамжтай өвлийн үед бол эссензээ ингээд давтамжтай түрхэж хэрэглэдэг байгаа. 2 удаа. За тэгээд эхний ээлжинд бол одоо ингээд түрхэх нь байна. За тэгээд сүүлийн ээлжинд болохоор бол хоёр дахь нь болохоор бол эмошно түрхэж хэрэглэх нь байна. Эмошно түрхэж хэрэглэнэ. За тэгээд дараа нь оройн найр сарчлагаанд энийг нэмэлтээр өдрөөр шөнийн тус байгаа. Энийг хэрэглэж болно. За бусдууд нь болохоор бол энэ семпл дотроо дагалдаж байгаа. Эдгээр нь болохоор тийм их биш 10 г 5 г-аар ингээд агуулгдсан байгаа. За энэ масыг болохоор бол нэг ширхэг байгаа. За энэ болохоор бол одоо яг энэ хүний арьсан дотор байгаа үүдлэс өөрөө ийм байдаг. Ийм бүрхүүлэлттэй байдаг. За энэ дунд одоо хурж үйлчилж ийж ис өөрөө хоол тижээлээ аваад ирч хүч энергитэй болоод вакцин солилцоо ингээд сайжраад
эс өөрөө олон ингээ хуваагдах тусмаа арсны одоо сулралт одоо багасаад арс одоо чангарч өгдөг гэсэн үг. За тэгэхээр ийм давуу талтай ийм энэ бол бүр маш их одоо өтгөн бүтцтэйгээр агуулгдсан маск байгаа. Бүр ингээд нүрийн одоо альжааллыг, арсны альжааллыг тайлж өгдөг ийм гайхалтай маск байгаа. Нэг жиргэг байдаг ком дотроо. За тэгээд оригинал гэсэн одоо яг энэ лац байгаа. За энэ лацыг бол авахд бол маш тийм олон одоо шалгалтуудыг давдаг тийм ээ. За энэхүү бүтээгдэхүүний үүдэлс нь одоо юун дээр одоо баталгаажсан гэдэг тийм ээ. За энэхүү бүтээгдэхүүн нь Арабын нэгдсэн улсын одоо хамгийн том одоо их дэлгүүрт худалдаалагдж байгаа. Тэгээд амгаан удахгүй ингээд их дэлгүүрүүдэд болон тэгээ Монголдо бас ингээд жижиг салбаруудаа нээгээд ингээд та бүхэндээ бас хүргэх болно. За тэгээд энэ хүү бүтээгдэхүүний одоо үнний талаар гэх юм бол яг ийм масктай манайх олимны цуул одоо дууссан байгаа. Яг шинэ жилийн дараа бэлэг урамшуул маань дууссан байгаа. За одоо яг ийм мэрээ сая 100,000 төгрөгөөр одоо гэртээ тавшууд хөргүүлэн авах боломжтой. За мөн 7 хоногийн дараа Central Mall дээр та бүхэн бас очоод тестэрлээд үйлчлүүлэх боломжтой байгаа. За Солонгос мөнгөөр болохоор бол 450,000 воноор за ингээд худалдан авах боломжтой байгаа шүү. За үнний мэдээлэл ингээд та бүхэндээ хүргэлээ. За жижиг одоо сетийнхаа талаар та бүхэндээ хүргэе. За бэлгийн сет гэж ярьдаг. За том сет ингээд зарим өхөр бол санхүүд ч бас хэмнэлт одоо юутай жаахан өндөр тусдаг учраас за мөн ингээд бэлгийн сет бол санхүүч хэмнэлттэй өхөд завсаархан ингээд 50 грамтай сар гарнаас 2 сарын хэрэглээ байгаа. За энэ нь болохоор бол 180,000 воноор худалдаалж байгаа. За тэгээд дээр нь уургийн маск байгаа. Ийм уургийн масктай 180,000 воноор. За тэгээд Монголд болохоор бол 420,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. За ер нь болохоор бол бүтээгдэхүүн маань одоо вон доллар өсөөд ер нь үнэ нь өссөн боловч би өсгөж одоо чадахгүй байгаа. Яагаад гэвэл ер нь бол өөрөө үнэтэй бүтээгдэхүүн учраас одоо нэмчихээр ерөнхийдөө 500 гаруй мянган төгрөгийн одоо хавьд бол авсан байгаа. Би бол бүтээгдэхүүндээ бол ямар ч одоо нэмэлт хийгээгүй байгаа гэдэгт та бүхэндээ хэлэхэд бас таатай байна. За тэгээд энэний маань цуу маань ингээд бол ямар ч одоо бэлэггүй болсон байгаа. Цууны бэлэг бол дуссан. За тэгэхээр яг энэ уургийн маск нь 10 одоо ширхэг байгаа. Ер нь 2 сарын хэрэглээ гэж явдаг байгаа. Энүүтэйгээ хавсраад хэрэглэх юм бол гайхалтай үр дүнг өгнө. Арсны бүрэн хүчээлт үрчлээ, тийм ээ. Тэгэхээр зүсүүдийг бол тодорхой хэмжээнд багасгаж өгдөг байгаа шүү. За тэгээд 420,000 төгрөгөөр буюу 180,000 воноор та бүхэн маань дуртай газраас худалдан авах боломжтой. За тэгээд мөн гадаадаас бас Америкаас, Японоос, Францаас манай бүтээгдэхүүнийг бас үйлчлэгч нар байгаа. За тэгэхээр яг Монголд байгаа үнээрээ авах боломжтой буюу нөгөө нэг ачааныхаа мөнгийг та бүхэн өөрсдөө төлж аваагаа. Ер нь бол сая ингээд Америк руу явуулсан нэг ингээд юунд ингээд явуулахад ерөнхийдөө 90,000 вон хавцаа очижээ. Маш өссөн байлээ. Өмнө нь би бол 70,000 төгрөгөөр воноор явуулж исэн чинь одоо айгүй 90,000 вон болцсон байлээ. 90 бараг гарсан байлээ шүү. Тэгэд яагаад гэвэл Монгол мөнгөөрөө авч байгаа учраас 20% бараг хямдралтай орчиж байгаа гэсэн үг шүү манайхаа. За тэгэхээр бүтээгдэхүүнээ гоё бэлэгтэй, урамшуултай, ээжтэй, хайртай бүсгүйтэй, найзтай гэд авч явах боломжтой байна. За тэгээ маскныхаа талаар та бүхэндээ танилцуулъя. Энэхүү маск нь болохоор бол чигшилтийн маск биш, уургийн маск байгаа. IJF одоо энэхүү уург нь арсанд маш сайн түлжиж өгдөг уург байгаа. Арсыг сайн түлжүүлдэг, гадна дотроос нь маш сайн түлжүүлдэг. Арсны одоо тэр одоо пигментүүдийг маш сайн үүсгэж өгдөг юм уург байгаа. За тэгэхээр ерөнхийдөө 7 хоногтоо 4 хоногтоо нэг удаа тавьдаг байгаа. За энэхүү маска тавихдаа та нар маань яаж тавих вэ гэхээр маш сайн скраб хийсний дараа тавигдана шүү. Арсыг сайн нөхөн төлжүүлдэг учраас арсаа маш сайн скраб хийсний дараа тавиад ингээд унтаад өгнө гэсэн үг. Тавиад унтаад өгнө.
удах тусмаа сайн бүр ингээд сайн ингээд нэвтжиж тэгээ уурга нөхөн төлжих уургийг сайн шингэх зорилгоор одоо өгж байгаа учраас ерөнхийдөө 2 3 цаг үргэлжилж тавигдах байгаа. Тэгэхээр шүн дунд ингээд өөрөө маск маань ингээд оччин тэгмүнд очулчин гэсэн үг шүү манайхаа. За тэгээд нэг ампул хэрэгэлсэн юм шиг үр дүн үзэн гайхалтай үр дүн үзэн шүү мөр. Би бол энийг өөрөө баталж гин өчтөрөөрөө би өөрөө тавьчаад хонсон өнөөдөр цагаан сарын өдөр болохоор за тэгэхээр маш сайн нүрээ скроб хийгээд 50 унтаад өчнө гэсэн үг. Тэгээ шүн дунд очингууд нь очиод авчна гэсэн үг. За тэгэхээр 4 хоногт нэг удаа тавихад хангалттай байгаа. Нэгтрэлт маш сайтай уурэг болохоор ерөнхийдөө ойр ойрхон тавихад бол арьсанд бол тийм цохимжтой биш. За тэгээд чигшилтийн биш учраас уургийн маск учраас бол гүн чигшүүлэг өгөх нь бол ховор арьсыг бол ингээд сайн өргөж чангалах маш сайн чангалдаг байгаа. За энийг бол ерөнхийдөө маш сайн зохион бүтээгдсэн маск байгаа шүү. Хэрэглээд үзээрэй. Зарим хүмүүс бүр 3 дахь удаага худалдан авалт хийж байгаа ч хүмүүсүүд байгаа. За тэгэхээр энэхүү маск болон жижиг одоо сет хоёрыг ингээд юу яана? Ацтай шалгаруулнаа. За тэгэхээр цэнхэр маскийнхаа зургийг за тэгээ бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүн байх юм бол бүтээгдэхүүнийхаа зургийг ингэж бариад та нар маань ацтан болоорой. Цагаан сарын Солонгос улсын цагаан сарын баярын мэнд. За тэгээд Монголын цагаан сар маань тун удахгүй болно. За тэр үед бас гой маскны ацтангууд шалгаруулнаа. За тэгээд дараа 7 хоногоос буюу Централ Молл дээр одоо манай Дресэл одоо бүтээгдэхүүний жижигхэн одоо дэлгүр маань нээгдэж байгаа гэдэг сайхан үгийг хэлэхэд таатай байна. За тэгээд ургацын баяр чи одоо намар болдог байгаа. Тэгэхээр Солонгос улсад ерөнхийдөө том үндэсний баяр 2 болдог байгаа. Ургацын баяр буюу цагаан сарын баяр гэж одоо 2 том баяр болдог байгаа. Манай Монголд бас нөгөө цагаан сарын баяр наадам гэж болдог штеп. Яг энэ бүр Аз яг яваараа бол яг ийм наадмууд бол ингээд ойр ойрхон болдог юм байна. Уулын Солонгос Монгол хоёр бол ижилхэн байсан. Ер нь ижилхэн одоо зоолгож исэн. Энэ жилийн хувьд болохоор бол жаахан зөрүүтэй гарсан байлээ. За тэгээд алдарт манай Хуан Мусог докторийн одоо зохион бүтээсэн үүдэлээс агуулгдсан Дресэл бүтээгдэхүүнээр та бүхэн маань үйлчлүүлээд үзээрэй. Бүтээгдэхүүн бол үнэхээр гайхалтай, маш сайн арьсыг чигшүүлдэг байгаа шүү. Тэгээд ер нь бол тийм арьсыг бүр ингээд гөлөөлөхөд татах ийм биш. Маш гоё зөөлхөн нотрол орно. Тэгэхээр таны арьсны үүдэлээсийг ингээд түлжүүлээд, ингээд үржүүлээд, ингээд маш сайн тижээгээд авах юм бол арьсыг хурдан хөгшрөлтөөс одоо урьдчилан сэргийлэх ийм зорилготой бүтээгдэхүүн байхгүй юу? Үүнээс бол одоо ингэж ботокс, филлер шиг ингэж татах тийм ээ гөлөөлгөх ийм зүйл биш. Маш гоё одоо тийм өндөр зэрэглэлийн одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн ингээд тэнцсэн бүтээгдэхүүн байгаа. Арабын нэгдсэн улсын одоо бүсгүйчүүд бол үнэхээр бүр энэ бүтээгдэхүүнийг биширдэг байгаа. Бүр тэр нөгөө нэг гой юм одоо гой хүүхнүүд байдаг шүү дээ. Ингээд юм арчуур бооцсон тэр залуучууд бол Дресэл бүтээгдэхүүнийг бол өстэй ийм гэж ярьдсан байлээ. Тэгээ ер нь манай бүтээгдэхүүнээр үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүд бол маш их мэдрэмжтэй байдаг. Одоо ингээд хялгасан үрчлэгийг ингээд одоо тийм нингэн хялгасан үрчлэгийг гоё арилгаад арьсыг гоё ингээд юу ч хэрэглээгүй юм шиг тийм гоё мэдрэмжийг өгдөг. Зарим нэг бүтээгдэхүүнийг амар хүнд оргиол те эснэгүүл ингээд тосхөвөл гэдэг те яг тийм биш ингээд айгүй хурдан шингэж ороод юу ч хэрэглээгүй юу ч түрхээгүй юм шиг тийм гоё мэдрэмж өгдөг байгаа. Тэгээд яг ингээд удаан хэрэгэлсэн хүмүүсүүд бол Дресэл цанаа л нэг өөр юм миний арьсны хураашилд арилцсан маш гоё бүтээгдэхүүн байлээ шүү. Үнэхээр л арьс арчилгааны жинхэнэ ориг бүтээгдэхүүн юм гэж ярьдаг. Гэтэ жаахан хайрлаад ингээд удаан түрхээд идэг гэж ярьдаг шүү манайхаа. Гэтэ жаахан ахиувтар түрхэж өгвөл бас гоё үр дүн авдаг байгаа шүү манайхаа. За манай доктор болохоор юу хийдэг вэ гэхээ сонирхуулахад ер нь бол та нартаа би гоё л юм ийгод ингээ юу ямар вэ? Түгээмэр вэ? Жаахан үнтэй ч гэсэн одоо чанартай бүтээгдэхүүн байдаг. За манай Хуан Мусог доктор одоо яг аслан зааны одоо олдуурыг Оросын Сибирийн ойгоос олоод одоо яг Америкт буюу Арабад одоо яг энэхүү эсийг одоо олох гэж одоо хайж байгаа. NT1 биотехнологиор ер нь бол ингээд нөгөө нэг NT1 биотехнологид одоо яг энэ олсон энэ чүмэгний энэ улаан юунаас нь аваад ингээд нөгөө нэг
амьд одоо хуйлбарлахаар одоо хөгжөөчгөр эсвэн үү гэд одоо яг хайж байгаа юм билээ. Хизээ олдох нь бол тодорхой биш байгаа. Сонингоос ийм гайхалтай одоо докторийн зохион бүтээсэн уудлаас агуулгдсан драсал бүтээгдэхүүнээр та бүхэн маань үйлчлүүлээрээ. За тэгээд бүр гацдан болоорээ. Зураг явуулаад тий нүрээ гарахгүй байсан ч болно. Тэгээд зурагнуудаа явуулаад яагаад гэвэл бас яг энэ баярыг тохиолдуулаад ингээд бүтээгдэхүүнээ худалдан авалт хийсэн одоо үйлчлүүлэгч нараа илүү их бас ацтан болгоул гоё юм шиг санагдсан. Тэгэхээр та нар маань өргөнөөр үйлчлүүлээрээ. За баярлаа. Цагаан сараа сайхан өнгөрүүлээрээ. Миний бичлэгтэй байсан та бүхэндөө үргэлж хайртай байдаг шүү. Сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.